Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас про подкастыг цувралаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг үлээ. Энэ удаагийн дугаарт Улсын ерхий прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Инх Оргил оролцож байна. Бидний ярилцах сэдэв торгох ял болон эрх хязгаарлах ял гэж юу болох талаар ярилцах болно. За тэгэхээр прокурорын үндсэн чиг үүргийн нэгдэнд нь ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавина гэж заасан байдаг шүү дээ тийм. За энэ одоо хяналтын онцлог нь юу байдаг юм бэ? Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу? За баярлалаа. Ингээд сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргье. За прокурор нь Монгол Улсын үндсэн хуулийн 56 дугаар зүйл зааснаар хэрэг үрт мөрдөн байцаах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсноо гэд заасан эрх зүйн үнцийг нь бол үндсэн хуулиар тодорхойлж өгсөн байдаг. За энэ дундаа эрүүгийн хуулинд гэмтэрэг үйлдэлд ял шийтгэл эдэлж байгаа улсуудын ямар төрлийн ял оногдуулдаг вэ гэдгийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлээр тодорхой дурдж өгсөн байдаг. За энэ ямар төрлийн ял оногдуулдаг юм бэ гэхээр үндсэндээ 5 төрлийн ял оногдуулж байгаа. Энэ 5 төрлийн ялаас торгох ял, нийт тустай ажил хийх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял нь бол үндсэн ялд ордог. За 5 дахь эрх хасах ял буюу энэ нь болохоор нэмэгдэл ялаар бол хэрэглэгдэгэ хууль тогтоомжинд. За энэ дундаас өнөөдөр би энэ подкасттай холбогдуулаад торгох ялын талаар ярив. За гэмт хэрэг үйлцсэн хүнд одоо түүний нийгэмд учруулсан хохирол, өөрийн гэмт хэрэг үйлцсэн хувийн байдал, гэмт хэргийн өөрийнх нь ангилал шин чанараас хамааруулаад шүүхээс оногдуулж байгаа эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгжтэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг бол торгох ял гэж нэрлэдэг байгаа юм аа. Тухайн үлдэгдсэн гэмт хэрэгээсээ шалтгаалаад торгох ялын хэмжээ ч гэсэн өөр байдгүй. Яг тогтсон хэмжээтэй байдгүй. За энэ торгох ялын хэмжээ нь бол тухайн эрүүгүүдийн тусгай ангид заасан гэмт хэрэгүүдийн төрөл тус бүр дээрээ бол харилцаа адилгүй өөр байгаа. Энэ нь нөгөө хүнд ангиллын хэрэгүүдээс шалтгаалаад тэр торгуулийн хэмжээ нь бол өөр ингэж хуульчилсан байдаг. Гэхдээ торгуулийн хэмжээг бол эрүүгийн хуулийн ерөнхий ангид нь зааж өгснөөр 100 мянган төгрөгнөөс 40 мянган нэгж буюу 40 сая төгрөгийн хооронд ингэж торгох ял шийтгэлийг бол тухайн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар төрлийн хэрэг байна тэр хэрэгээс ингээд сонгож оногдуулдаг ийм онцлогтой ял байгаа юм аа. Тэгэхээр торгох ял тодорхой хугацаанд үргэлжилдэггүй. Ямар хугацаанд одоо тухайн торгуулийг төлж барагдуулах ёстой байдаг юм бэ? Шүүх бол тэр торгуулийн ял оногдуулж байгаа ялтны өөрийнх нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг ингээд 3 жил хүртэл хугацаатаар хэсэгчлэн төлөхөөр бол тогтоож болдог ял шийтгэл оногдуулахдаа. За энэ нь ямар онцлогтой юм бэ гэхээр тухайн гэмт хэрэг үйлдэлд хэдийгээр тухайн гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн за тэр хүнд бол хуулиар бас боломж олгож байгаа. Энэ торгуулийн ялыг тодорхой хугацаанд өөрийнхөө ажил хийж байгаад олсон орлогоороо төлж барагдуулах. За нийгэмд бас би энэ гэмт хэрэг үйлдсэн шүү гэдгээ ажил хөдөлмөрөөрөө би ингэж засарч хүмүүжж гин гэмт хэргийн хор ур шиг би ингэж ухамсарлсан гэдгийг бол ингэж ойлгуулах бас юм нэг төрлийн бас хуулиар бас юм боломжийг олгож байгаа юм аа. За нөгөө дээгүүр нөгөө торгуулийнхаа мөнгийг цаг тухайд нь төлж чадаагүй байх юм бол эргээд эргүүгийн хариуцлага хүлээлгэх магадгүй тэр торгох ял нь хорих ялаар солигдох ч юм уу тэр нөхцөл байдал үүсэх үү? Торгох ялыг бол тогтоосон хугацаанд биелүүлээгүй болвол нөгөө торгох ялыг хорих ялаар солидог хуулийн зааснаар. За хорих ялаар солихдоо эрүүгийн хуулинд бол тухайн зүйл ангид заасан гэмт хэрэг зөвхөн торгуулийн ял шийтгэл оногдуулахаар зааснаас үл шалтгаалаад хэрвээ тэр торгуулийн ялыг биелүүлээгүй бол тухайн ялтан бол торгуулийн ялыг хорих ялаар хуулиндаа бол солино гэж заагаад зохицуулсан байдаг. За тэгээ ингэж хорих ялаар солихдоо ямар байдлаар солидөг юм бэ гэхээр за шүүх ингэж биелэгдээгүй байгаа торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож бол хорих ялаар солидог. Тэр нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр 450 мянган төгрөгийн торгуулийн ял хүлээсэн хүн ялтан байлаа гэж бодоход за 50 мянган төгрөгийн торгуулийн төлчөөд үлдсэн 400 мянган төгрөгийг одоо төлөхгүй ялаас зайлс хийгээд ингээд алга болцсон тохиолдолд
За 400 мянган төгрөгийг нэг нэгжийг 15 нэгжээр тооцоод нэг хоногоор тооцоод 400 мянган төгрөгийг дүүцүүлээд 20 ял оногдуулах юм боломжтой байгаа. За ингээд хэдийгээр бас торгох ялыг 20 ялаар ингээд сольдог ч гэсэн эргээгээд нийт тустай ажил хийлгэх зорчих эрхийг хязгаарлах 20 ялыг бол торгох ялаар бол сольдоггүй. Энийг бол эрүүгийн хуулийн 5-3-6-ад бол ингээд солихгүй гэд хориглосон байдлаар цаагаад өгсөн байдаг. Тэгэхээр ялэгдлуулах ажиллагаанд за тэр дундаа энэ торгох ял хэрэгжүүлэх энэ процесс үйл ажиллагаанд прокурор хэрхэн яаж хяналттай ажилладаг юм бэ? Ялт нь нөгөө төлбөл зөх торгуулийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчээс торгуулийн ялыг торгуулийн ял буюу энэ 20-оос өөр төрлийн ялыг 20 ялаар солих талаар зөрчил гаргасан эсвэл торгуулийг төлж барагдвал зөх тэр өдрөөс нь хойш 5 хоногийн дотор 20-оос өөр төрлийн ялыг 20 ялаар солих тухай саналаа прокурорт гаргадаг. За прокурор энэ саналыг хувийн эргийнх нь хамт хүлээж аваад хяндаг. Үнэхээр энэ санал бол бодиттой байна уу? Үнэхээр энэ хүн торгуулийн ялаас зайлс хийсэн үндэслэлтэй байна уу? Энэ торгуулийн ялыг солих солиод 20 ял оногдуулах энэ хууль зүйн нөхцөл байдал үүсч үгүй юу гэдгийг хяндаг. Энэ дээр бол хамгийн гол прокурорын хяналт бол хэрэгждэг. Хэрвээ тэр хүнд янз бүрийн ар гэртэн гачигдал гарсан, за нийтийг хамарсан гамшиг үзэгдэл өвчин зовлон тохиолдсон. За тэр байдлаас болоод нөгөө ажил хөдөлмөрөөр хийгээд төлөө тодорхой хугацааны графикаар төлөө явж исэн тэр юм нь алдагдаад за тухайн нөгөө ялтан маань яг ялаас зайлс хийсэн тэр шинж тэмдэг бол тэр нөхцөл байдал тогтоохдохгүй өөрөөс нь шалтгааллахгүйгээр бусад нөхцөл байдлаас энэ бол үүсэж байгаа үйл энийг бас прокурор хяналтаараа бас илрүүлж энэ шийдвэрийг гүйцэтгэгчийн гаргаж байгаа энэ санал шийдвэрийг бол хянаж ажиллах нь зүйтэй. Энэ бол нөгөө талаар бас нөгөө хүний эрхийг бас хангаж байгаа. Ял хэзээ гарцаагүй байж энэ торгуулийн ялыг заавал төлж барагдуулах үүрэгтэй боловч энэ ялыг эдлэхээс зайлс хийсэн байна гэж бол үзэх нь бол учир дутагдaltaй юм. Гол нь ийм асуудал гаргуулахгүй тулд прокурорын хяналт гэж юм байдаг. Энийг бол ингээ хянаад байдаг. Нэг талаас нөгөө талаас шийдвэр гүйцэтгэгч энэ хүн график ингээд хугацаанд төлбөрөө төлөөд яваад байна гэгээд сар өөр тэр ялтны хувийн эргийг прокурорт ингээ хянуулаа явж байгаа. Тэгээд ингээд төлөө явж байна гэсэн боловч нөгөө шүүхийн шийдвэр заасан нөгөө ял шийтгэл маань биелэгдэхгүй явж ивэл бас үүнийг прокурор хяналтаараа илрүүлэх ийм зорилготойгоор прокурорын хяналт гэж байдаг. Тэгэхээр эрх хязгаарлах ялыг оногдуулахдаа бусад 20 ял ч гэдэг юм уу нийт тустай ажил хийх ялтай хамтдагч нэмэлтээр оногдуулдаг гэсэн байгаа шүү дээ. Та энэ зохицуултын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Эрх хасах ял гэдэг маань өөрөө гэмтэрэг үйлцэн хүний нийтийн албанд ажиллах, за мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эсвэл бусад тодорхой эрхийг 1 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэж нэрлэдэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5-7 зааснаар. За энэ ялыг яагаад хэрэгэлдэг? Энэ ялын үр нөлөө нь юу юм бэ гэд бас хүмүүс асуудаг л да. За энэ ял маань өөрөө тодорхой хэмжээний албан тушаал хашиж агаад гэмт хэрэгт холбогдсон. За янз бүрийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж агаад гэмт хэрэгт холбогдсон хүмүүс зөвхөн эрүүгийн хууль заасан энэ үндсэн ял оногдуулахаас гадна давхар тэр нийтийн албанд ажиллах тэр эрхээ нь шүүхээс хязгаарлаж байгаа. Зайлшгүй хязгаарлах ёстой. За тэр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэр мэргэжлийн үйл ажиллагааг нь зогсоох, тэрийг бол хязгаарлах. За энэ бодлогоор бол эрх хасах ял гэдэг юмыг бол тодорхойлж өгсөн байдаг. За гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэж байгаа. Шүүх бол энэ эрх хасах ялыг нэмэгдлэр оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршигын шин чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзуулан оногдуулсан үндсэн ял дээр нэмж ирэх ясыг бол оногдуулж болно гэж бол шүүх энэ 5-7-гийн 2 дээр бол заасан байдаг. Ер нь бол болно гэдэг маань өөрөө нээлттэй заалт. Эрх хасах ялыг нэмэлтээр хэрэгжилж болно, хэрэглэхгүй байж болно. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Хэрвээ тухайн эрүүгийн хуулийн тусгай анги дээр бол тусгай анги зааснаар эрх хасах ялыг заавал оногдуулахар заасан байвал тэн дээр бол шүүх заавал оногдуулна. За жишээ нь зам тээврийн ослын гэмт хэрэгүүд байдаг.
За жолооч тээврийн эрхслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үлдээд за тодорхой хэмжээний одоо бусдын эрүүл мэндийн амь нас эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд шүүхээс ял шийтгэл оногдуулдаг. За ингээд оногдуулахдаа 20 хял оногдуулаад тээврийн эрхсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасдаг. За энэ нь бол нөгөө за 20 хял оногдуулсан тохиолдолд энэ эрх хасах ял бол 20 хял ялаа биеэр эдэлж дуусны дараагаас эхлээд хэрэгжиж тоологдож явдаг. Энийг гэсэндээ тээврийн эрхсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан бол 2 жилийн хугацаагаар ялаа эдэлж дуусаад гарч ирснээс хойш за шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн 20 ангиас 7 хоногийн дотор тэр хувийн хэрэг материалын нөгөө ял эдлээд гараад биеэр 20 ялаа эдлээд гараад ирсэн хүний нөгөө оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хөргүүлдэг. За шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж аваад нөгөө эрх хасах ялаар ингээд шийтгсэн гэдэг тэр мэдээллийг юунд одоо эрх бүхий байгууллагад нь мэдээллээр хангаж яадаг. За тэгээд тэрнээс хойш ялаа 2 жилийн 20 ялаа эдэлснээс хойш бол энэ эрх хасах ял нь бол ингэж хэрэгждэг. За тэр торгох зорчих эрхийг хязгаарлах нийт тусдаа ажил хийх ял дээр хэрвээ эрх хасах ялыг давхар ингээд оногдуулсан бол шууд ял эхэлж байгаа хугацаанаас эхлээд тоологдоо явцдаг. 20-оос арай өөр онцлог нь. За мөн албадлын арга хэмжээ авагдсан. Нөгөө 20 хял оногдуулахгүйгээр тэнцсэн 20 хял. Тэгээ энэ хугацаанд бол мөн эрх хасах ялыг давхар яасан бол тухайн хугацаа эхэлснээс эхлээд эрх хасах ял бол тоологдоо тэгээ явдаг байгаа. Тэгэхээр эрх хасах ялыг тухайн хүний ажил мэргэжилтэнд холбогдуулан одоо нэмэлтээр олгодог ийм ял шийтгэл гэсэн шүү дээ. Тэгэхээр та дэлгэрүүлээд ярил яг ямар тохиолдлуудад энэ эрх хасах ялаар шийтгүүлээд байгаа юм бэ? Төрийн албан хаагч нар хэрвээ гэмт хэрэг зөрчилд холбогдсон бол за ерөнхийдөө бол гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эрх хасах ялыг заавал нэмэлт ялаар хэрэгэлдэг. За энэ нь юу вэ гэхээр төрийн албан хаагч гэхээр ямар ч төрийн байгууллагын албан тушаалтан байж болно. Жишээ нь төрийн үйлчлэгээний тусгай, төрийн захиргааны, улс төрийн ингээд тодорхой энэ ангилалд хамаарж байгаа бүхэл төрийн албан хаагч нар хамаарж байгаа. За энэ төрлийн одоо албан тушаалтнууд тухайн ажил үүрэгтэйгээ холбоотой гэмт хэрэг үйлдсэн болов шүүхээс оногдуулж байгаа тэр үндсэн ял шийтгэл дээр нэмэгдлэр тухайн төрийн албыг хаших тэр эрхийг одоо хязгаарлаж ийм ял шийтгэл оногдуулдаг байна. Гэхдээ тэр эрх хязгаарлах эрх хасах ял нь бол тодорхой хугацаатайгаа би түрүүн хэлсэн байгаа тийм. Тэр хугацаанд тэр албан тушаалыг бол гүйцэтгэж болохгүй. Эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүн хуулийн дагуу ямар үүрэг хариуцлага хүлээдэг юм бэ? Ялтан бол дараах үүрэгтэй байгаа. Ямар үүрэг вэ гэхээр тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын одоо шийдвэр гүйцэтгэгчийн дуудснаар бол хүрэлцэн саадгүй хүрэлцэн ирж амар болон бичгээр бол тайлбар гаргах үүрэгтэй. За энийг бол ямар ч үед одоо ингэж дуудаж болно тухайн ялтныг. За мөн хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад оршин суугаа хаяг эрхэлж байгаа ажил за тухайн ажлын одоо чиглэлийн үйл ажиллагаа түүний өөрчлөлтийг бол тухай бүр нь бол шийдвэр гүйцэтгэгч бас мэдэгдэх үүрэгтэй. Хамгийн гол хоёр үүрэг нь бол энэ. За үүнтэй холбоотойгоор нөгөө ялтан чинь энэ үүргээ хэрэгжүүлэхгүй ингэж бас зөрчдөг асуудлууд бол нэлээд гардаг. Энэ байдлаасаа нөгөө хүн гэмт хэрэг үйлдсэндээ ухамсарлаж байгаа шинж тэмдэг илэрхгүй байна. Энэ хүн ийм байна гэд нөгөө хувийн байдалтай холбоотой дүгнэлтүүд бол эндээс бас гарч ирдэг. Эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүн тухайн одоо албан тушаалаа тодорхой хэмжээгээр хаших боломж нь ингээ хязгаарлагддаг гэж байна. Тэгвэл за тухайн хүнийг ажилуулж байсан байгууллагын удирдлагууд нь ямар нэгэн үүрэг хүлээдэг үү? За энэ ингээд нэмэгдлэр эрх хасах ял оногдуулсан байгаа тохиолдолд эрх хасах ял шийтгүүлсэн ялтныг ингээ сонгох, томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тодорхой үүрэг хүлээж байгаа хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар. За энэ дээр бол нэг үндсэндээ 5 төрлийн үүрэг хүлээдэг юм. За яг энийг зүгээр ингээд дурдаад ойлгомжтой байдлаар дурдаад явхад шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг бол биелүүлэх үүрэгтэй. За түүний дуудснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх одоо энэ салбар нэгж газрууд дээр бол ирж холбогдох одоо энэ ял идэлүүлэхтэй холбоотой асуудлаар тайлбар одоо амаар бичгээр тайлбар гаргах үүрэгтэй байдаг. Одоо энэ юу гэдэг вэ гэхээр тухайн хэрвээ эрх хасах ялаар нэг байгууллагын ажилтан шийтгүүлчихэд байхад нь тухайн байгууллага ч юм уу тэр байгууллагатай адилдах өөр төрлийн байгууллага
тэр хүнийг ажилд авсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч дуудаад энэ ямар учраас ингэж авсан бэ? Энэ хүн ийм ял шийтгэлтэй байна гэдэг энэ эрхийг хэрэгжүүлэхээр бол ийм үүргийг бол тэр албан тушаалтанд бол тодорхойлж өгсөн байна. За мөн хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин суугаа хаяг эрхэлж байгаа одоо ажил үйл ажиллагаа түүний өөрчлөлтийн талаар бас тухай бүр мэдэгдэж явах хэрэгтэй байдаг. Тухайн байгууллага албан тушаалтнууд. За мөн албан тушаалд нөгөө нэр дэвшиж байгаа бараа ажил үйлчлэгээ бэлтгэн нийлүүлэгч тухайн ажил үйлчлэгийг гүйцэтгэхэд эрхтэй холбоотой эрх хасах нөгөө шийтгүүлсэн эрх хасах ялаар шийтгүүлсэн албаны арга хэмжээ авах зэсхийг бол нэгтлэх. За мөн ажилтны эсвэл ажил гүйцэтгэгч эрх хасах ял шийтгүүлсэн тохиолдож шүүхээс хориглолт хязгаарлалт тогтоосон эрхийг хэрэгжүүлэх ажил томилох цаашид хассан эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэг гүйцэтгэхээс бол татгалзах. За тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрх хасах ял шийтгүүлсэн мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор бол ял шийтгүүлсэн ажилтныг бол ажлаас шууд чөлөөлдөг. Одоо нөгөө ажилтан чинь заавал нөгөө хорих ял идэлүүлээгүй хорих ялаар шийтгүүлээгүй болвол хорхоос өөр төрлийн ял шийтгүүлчвэл ажиллаа хийгээд яваад ах бас болцоотой болчихж байгаа. Мэдэгдэхгүй. Торгох буюу нийт тусдаа ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүмүүс тэр шүүхийн шийдвэр нь гараад ирэнгүүт нөгөө төрөүний хэлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага аваад ийм хүн ийм эрх хасах ялаар шийтгүүлсэн байна шүү гэдэг мэдээллийг тухайн байгууллагад өгсөн байхад одоо энэ тэр байгууллагын албан тушаалтан тэр хүнийг 3 хоногийн дотор ажлаас чөлөөлөх үүрэгтэй болчихж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шаардсанаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай лавлгаа тодорхойлт гаргаж бол хөргүүлэх ёстой нөгөө байгууллага. За энэ хүнийг бид нар ингээд ажлаас нь чөлөөсөн болно гэдэг тэр тушаа шийдвэр юмын шийдвэр гүйцэтгэгчд бас явуулах хуулиар бас тийм үүрэгтэй. За эрх хасах ялаар шийтгүүлсэн хүний одоо ял идэлх тэр хугацаанд дуусан тохиолдолд тухайн ажил мэргэжлийг үргэлжлүүлээд хийх боломж нөхцөл нь одоо бүртгэх үү? За ер нь хуулиар бол боломжтой. За тухайлбал эрх хасах ялаар эрэг үеийн ерөнхий ангид бол 1-8 жилийн хугацаанд эрх хасах ялыг бол оногдуулж болно гэж заасан байна. За энэ 1-8 жилийн дотор нь бол шүүхээс тухайн хүний үйлцэн гэмт хэргийн шин чанартай холбоотойгоор эрх хасах ялыг оногдуулж байгаа. За тэр эрх хасах оногдуулсан ялын хугацаа дуусаад тэр хүн ялаа бүрэн эдэлж дуусаад эрх хасах ялын хугацаа дууссан тохиолдолд тэр хүн дараагийн тэр ажил мэргэжлээ эрхлэх тэр юмаа үргэлжлүүлээд явах боломж хуулиар бол нээлттэй байна. За эрүүгийн хуулийн бол ерөнхий ангид заасан байдаг. Нэг хэрэгт одоо нэг л удаа эрүүгийн хариуцлага оногдуулна гэдэг. Шинэ гарсан эрүүгийн хуулийн нэг онцлог нь өмнө үйлдсэн гэмт хэрэгээр нь одоо тэр хүнийг байнга одоо яллах тийм боломжийг бол үгүй болгосон. Нөгөө ялтаа байдал гэж өмнө хуулиар бол тийм байдаг байсан бол одоо бол тухайн хүн үйлдсэн нэг гэмт хэрэгтээ нэг л удаа хариуцлага эрүүгийн хариуцлага хүлээд. Тэгэхээр тэр хариуцлагын хугацаанд дууссан тохиолдолд өмнө хийжсэн ажил мэргэжил одоо юу гэдгийг босод юм аа хийгээд явах боломж нь бол хуулиар нээлттэй байгаа. За баярлалаа. Подкастт оролцож торгох ял болон эрх хязгаарлах энэ ялын талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.